бид нар бол одоо Монгол өр хүнсний хөгжлийн загвар аж ахуй гэж малчтын хүүхдийн боловсролын гол зүйл Монгол өрхийн бүрэн бүтэн байдал, эхнэр нөхөрөө хамт байх, үр хүүхдүүдтэйгээ хамт өсөх, хин нэгнийг хайрлах, хин нэгэнд хайрлагдах энэ тэг хэрхийг бид нар орхигдуулсан. Энэ орхигдуулсан нөхцлүүдийг одоо ингээд өөрчлөх болно. Энэ өөрчлөх нөхцөл нь юунд байдг вэ гэхээр одоо малчтын хувьд бол Монгол өрх бүрэн бүтэн байх гэдэг нь боловсролыг зориулж хүүхдүүдээ өнгөрсөн 25 жилд 97% нь сургуульд явсан байдаг. Бага сургуульд. 97% гэдэг нь та хэнийг ч орхиогүй гэсэн үг. Монгол түмэн бол боловсролоо дээдлээ гişүддэг учраас бүх хүүхдүүдэд явуулсан байна. Эцэг эхчүүд нь тусдаа амьдарч эхэлсэн байна. Одоо бичгтэйг хууль эхнэр дагуулаа явах ёстой гэсэн ойлголтууд гарсан байна. За тэгээд одоо бид нар нэг юм бас ойлгох хэрэгтэй. Одоо хүүхдийн төрөлт буурсан. Одоо бид нар нийт хүн амын 65%, 35-аас доош настай гэж байгаа бол дэлхийн ертөнцийн бас тийм болсон. Орон нутагт тийм ээ, нэг онгой хөдөө орон нутагт бол хүний тоо бол эрс цөөнөө дараагийн хэдэн жилдээ. За дээр нь хүүхдүүдэд сургуульд явуулаад өөрсдөө хичээлийн жил 194 хоног, хагас бүтэн сайнтайгаа 260 хоног гэхлээр гэртээ ирэхгүй гэсэн үг. За тэгээд мэдээж хэрэг аав ерөн очихын байх нь байна. За эхнэр бол хүүхдтэйг ингээ орох нь байна. За гэтэл ингээ 12 жил үржүүлэхээр аав бол ер нь хүүхдээ хажууд байхсан боломжгүй болсон гэсэн үг байна. За тэгээд сая энэ зүүн талын сумдуудаар явж багш нартай уулзч ингэж явах хугацаанд бол энэ ерөнхий боловсролын сургуулиуд бол сумдын сургуулиуд бол багш нарын бол маш залуудсан байна. Багш нар хэлж байна. За сүүлийн 5 жилд бол ер нь сумдын сургуулиуд дээр за даргаа ятхад би 8 дэх ингээд даргаа ятхад би мал дээр гарчих юмсан гэж ярьдаг байсан. Тэр одоо бидний үед ч гэсэн юм байсан. Тим ерөөсө байхаа байлсан гэж байна. Одоо тэгэхээр шууд сургууль төгсөөд аймагч орохгүй шууд хот явна. Хотод очиод байжгаад тэгээд гадагшаа Солонгос явна гэсэн бодолд хамгаалсан байна. Нэг багш нараас ингээд нийтлэгээр сонслоо. Тэгэхээр бид нар одоо гадаад явна гэдэг ойлголтыг бол ерөөсөө ингээд сумаасаа гэрээсээ ингээд холдоод явах тэр үйл хөдлөлийг бид нар төвөөс сухтахаар хийж байна. Бүр хотод бол яасан гэсэн чинь төвлөрөл гэж хотыгаа төөрүүлчихэд байдаг болохоос нөө дулаан шугамтай холбоотой бидний зовлон байлаа гэхэд хизээ бид нар зах руугаа хөгжил рүүгээ явах юм бэ гэхээр тэнд хизээ нэгэн цаг тэр нэг хөгжил бий болох өрх гэрийн халуун дулаан уур амьсгал бий болох тэр нөхцөлд бид нар урагшаа харж энэ хэв нутагтаа сайхан амьдрах болно. За тэгээд хүүхдүүд ингээд хараад ахад бол сум орон нутг руу ингээд 260 хоногоор ингээд эцэг эхийгээ хамгийн их хайрлуулж, эцэг эхээ хамгийн их ойлгож, сүүлд амьдралын чангол ноён нурууг нь авч явах тэр 10 нас хүртэлх үлдсэн өрх гэрийн тэр халуун дулаан уур амьсгалыг мэдрэх тэр мэдрэмжийн өгөлгөө бид нэр ингээд тэр хөдөөний хүүхдүүдийг, малчтын хүүхдүүдийг тэгш бус байдлаар ингээд 97%-аар төв рүү хөөгөөд төвөнд цаашаа сум руу аймаг руу хөөгөөд тэгээд цаашаа гадаад руу явна гэсэн тийм ойлголтуудыг бол бид л одоо ер нь юу гэдгийг төлөвлөгөөт аргаар хийж ирсэн байна. За энийг болиулахын тулд бид яах ёстой юм бэ гэд.